амар мэндэ. Мэлмий тунгалаг үлмий бат лагшин амгалан үйлс өндрөө. Тулаан нэвртэй подкаст. Яаравч явууд иддэггүй. Жаргавч хэвтэж иддэггүй. Монгол ардын зүрэг. Ухаанд туслагчдын домгууд 4-р хэсэг. Амгалан занг. Өрөөнхөн баруун гарын өвөг ноён Жожо ар алтайн чингэл буурал тохоод ажиллаар явсан амгалан зангийг яаралтай эргэж илчилгээжээ. Амгалан занг ар алтаагаас мордохдоо 4 ташуур арх ганцгалан гарч ташуур архины ширэн сав. 4 ташуур арх ганцгалан гарч булган голын адгаар өгсөж торгуудын намжавангийн эцгийх замдан байсан боловч буулгүй өнгөрөхөд Өрөөнхөн тоостохоор мөн шиг байх юм. Яагаад буусангүй вдэ? Дуудаа тэр. Бууж цай уу гэж хэл. Гэд хүн явуулбал амгалан занг. Морины дөрөөний буруу ааманд буужээ. Буцах замдаа бууна гэж хэл. Гэд явчихсан гэдэг. Амгалан зангийг ирэхэд Жожо амбан ихэд твдэнгүйгээр. Загчин хошууных манай нутгаас газар аавна гэж хятадын хэв амбанд зарга мэдүүлжээ. Би очиж хэлэлцээ чадсангүй. Чи нэг очиж үзээ гэжээ. Амгалан занг манжийн хэв амбантай очиж мэндэлсний дараагаар хэв амбан. Загчин Өрөөнхөн хошууны нутгийн хөлийг дээр үед танаа хужиртын голын амаар тогтоосон байж. Загчин хошууны ноёдын заргын бичиг авч бие хүн ирлээ. Баян үлгийн аймгийн Булган сумын төвийн доо талд Булган гол цутгадаг түүнээс нь орсон хужирт хэмээх гол юм. Таних тэмдэгч байна. Уулын хавтгай хөх чулууны нэг талд нь Өрөөнхөн нуман табаг, нөгөө талд нь загчны дэгээ тамгыг сийлсэн уг чулуу гаргаж үзүүлээд энэ тамгт чулуу хужиртын амны борт толгой дээр хялгасан үүрт хадгалсныг авч иржээ гэж гин. Ийм явдал болохыг амгалан занг урдаас мэдсэн тул хужиртын уулнаас нэг хавтгай хөх чулуу ганцгалж очсон байж. Уг 2 чулууг зэрэгцүүлэн үзэхэд нэг газрын чулуу биш нь тодорхой болж энэ тамгатай чулуу манай нутгийн чулуу биш. Загчин нутгийнх ч биш. Угаасаа энэ 2 хошууны хилийг ингэж тогтоосон нь түүхэнд үгүй билээ. Энд чинь зохиомл баримт байна. Би зөвшөөрөхгүй гэд гараад явах гэтэл хэв амбан ихэд уурлан хөлдөө байсан гутлаа суглан авч амгаланг зогчээ. Амгалан занг хариуд нь Монгол гутлын доторх оймсоо суглан авч дотор нь чүнчиг норов хөөргөө хийж амбаныг зодож унгаасан гин. Хэв амбан амгалан занг зодож занчлаа гэж заргалдаж зарга шүүхэд амгалан занг. Хэв амбан намайг гутлаа тайлан авч учир утгагүй зодохоор нь хариуд нь оймсороо зодсон минь үнэн билээ гэж. Оймсоор зодсон хүнд оногдуулдаг ял шийтгэл манжийн амбаны хуйлд байдаггүйг амгалан занг урд нь мэддэг байжээ. Тэр үеийн манж хятадын болон Монголын цаац хуулийг шүүн үзэхэд оймсоор зодсон зангид оногдуулах ял зэмлэл байхгүй байсан тул амгалан зангид ял өгч чадаагүй байна. Амгалан занг хэв амбанаас айж нутгаа алдсангүй харин чиг 2 удаа сайн дөнгөөд ирсэн гэдэг. Хэв амбан загчин хошуунаас хатан авсан учраас Өрөөнхөн нутгаас газар авч өгөхөөр загчин хошууны ноёдтой хувилдаад Өрөөнхөн зангийг дийлж чадаагүй юм гэдэг. Эндээс санаа сургамж авч Өрөөнхөн ноёд загчин хошуутай хилэлцээ хийж нутгийн хилийг тогтоохоор болж одоогийн Баян үлгийн аймгийн Булган сумын нутаг дээд нарийн зүүн салааг загчин хошуунд өгч загчин салаа гэж нэр өгчээ. Тэр үед загчин хошууны хүрээ хийд Баян үлгийн аймгийн Булган сумын цүнхэл баригадын цуслан дугантын эргийн ихэнд байсан ажээ.
уран хаан долдоо загчин хошууны хүрээнд очиж дугнын дотор нь мөрөө үзэж багныг нь бүсэндээ хавчуулж аваадсан сүхээрээ цавччихад ноёных нь гэрт ороход ноён нь та сүм дугнын дотор мөрөө үзэж багныг цавчлаа. Улаан залаатай монгол хүн байтлаа. Шашин төрд харш зөөлхийлээ. Гэхэд долдоо амгалан би загчин хошууны сүм дуган дотор мөрөө хараагүй. Өөрийнхөө нутгийн газарт мөрөө харав. Харгаа модоо цавчлаа гэжээ. Загчин хошууны сүм байгуулсан газар нь үнэхэрийн уран хаан хошууны нутаг байсан тул дугарч чадсангүй. Удалгүй сүм дугнаа нүүлгээд явсан гэдэг. Одоо ч гэсэн байшин балгасны суур элдв ул мөрн арилаагүй байгаа биз. Дээр дурдсан явдлуудаас болоод албан ёсны хилээ тогтоож мухар нарийн үе хев химэх газар нутгаа зааглаж бүдүүн хадны нэг талд нь уран хаан номон тамга, нөгөө талд нь загчны дэгрээ тамгыг сэлсэн нь үеийнч булган сумын хилийн тамхт багн болсон хിവэрэ хэдэн зуун жил байж уг газрыг тамхт гэж нэрлсэн юм. Сондуй захирагч. Сондуй захирагч хурдан борлог морио даншиг наадамд уралдуулгаар явхдаа зондуй ламтанд бар алхажээ. Борлог морьч аман хүзүүдэв. Наадамчин олон борлог морины шандас хурдыг шагшин магтаж тойрон бүчгэд ламтан арга буюу хусуураар чичлэн салхи хагалахыг шаардав. Хурсан олны доторх моринд хорхоотой үл таних нэгэн ноёны отго жинс зондуй ламтны читсэн суман хусуурын үзүр чүргэгдэж өдөн сэмрэн жинсэнд хагарчээ. Энэ гайд учралд гэмшсэн лам ноёноос уучлалт гуйж царайчлах үед сайх ноён эрдний шигтгээд хэрмээ тохиолдлоор хаглуулсандаа хорссон ч нэрлэхүү зан гарган наадамчдын нүүрэн дээр морины эзэн уяаж ламтан гуравт хэдэн магтаалын үг хайж зөвхөн тэдний нэр хаягийг л авлаад явчихлаа. Гэтэл нэгэн өдөр зундуй ламд халахын ноёны хэрэгэм жинсийг хагалсан хэргийн учир аймгийн жасаа тамгын газар ирсүгэ хэмээн заргын бичиг ирүүлжээ. Айж сандарсан ламтан аврал энэрл ирэн сундуу гүнтэнд босон явдлыг ойлгуулахад бодлогоширч сууснаа. Өөдгүй тэр залэг өөрөө хурцирж өшгөлүүлчгээд буцжээ гэлээ. Тамгын газар жасаанд байсан албатуудын хэнэнч захирагчийн энэ үгний учрыг сухаарчээ. Харин тал бичээчийн алба хашдаг оовон химээх дэндв. Даяанчаха та хэрв манай аймгийн жасаа тамгын газар байцаагдваас балбсаар байгаа тагалжчихсан гэж өчөг мэдүүлээрэ гэхэд за та хэрэг дээр хэрэг нэмээд нэмэр дээр нэрмээс болно биз хэмээн үл өшөө. Төрийн төмөр нудрах хүчтэй хонь аймгийн жасаа нийлэлтийн зарга шүүгч зүс таних хоёр түшмлийн анхны шүүлтэд сүрдэж лам нь хэлжээ. За мунхаг би балбсаар байгаа тагалжчихсан нь үнэн билээ гэхэд түшмэл гайхан нилээд бодлогошрон энэ лам үнэн хэлж байна уу хэмээн ноёноос асуухад тэргээд түргэн хүлээх нь хэмээн баярлсан ноён. За тийм ээ үннийг мэдүүлж байна гэв. Түшмэд ч түүнийг гарцгаа явцгаа хэмээн зандарчээ. Ийхүү эзэн богдын зарилгаар хайрлсан төрийн өндөр хэрэгэм зэргийг хүндэтгэж хамгаалж явахын оронд зориуд тонгоон балбуусаар жинсээ хаглуулсан согтуу ноёны буруу гэд түүний зарилгийг эвдэн албад ард болгоод ламтны хэргийг үл хэрэгсжээ. YouTube дээр Туулааны үртэй подкаст. Бичлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Дорж захирагч. Дорж захирагчийн үед нохоо балжир гихч их цэцэн мэргэн хүн байжээ. Нэгэн удаа нохоо балжир дорж захирагчинд очиж танаас хоёр зүйл асууя гэж. Манай нутгийн төв дунд улаан хад байдгийм. Араас нь авирч гарыг гисэн юм.
Гэхэд дорж захирагч билээр нь тойроод араас нь гарвал дээр байх гэлээ. Тэгэхлээр нь балжир шаазан аяганд чинь цай уух гэсэн юм гэхэд хийцгүй бол модон аяга дээр байлгүй дээ гэжээ. Ингэж хэлээд нохоо балжир мордоод явчихжээ. Дараа нь дорж ярианы учрыг тайлбарлахдаа манай нутгийн төвд улаан хад байдаг гэдэг нь ноён гэсэн үг. Араас нь авирч гарыг гэдэг нь ноёнтойгоо заргалдъя гэсэн үг. Түшмөдтэйгээ заргалдаад сүүлд нь ноёнтойгоо заргалдвал дээр биз гэсэн утгаар билээр нь тойроод араас нь гарвал дээр гэж хэлсэн юм байжээ. Шаазан аяганд чинь цай ууй гэсэн нь манж амбантай заргалдъя гэсэн үг юм байж. Хэлгүй бол Монгол амбан дээр байлгүй гэсэн утгаар хийцгүй бол модон аяга дээр байлгүй гэжээ. Тэр хүн үүнийг мэдээд мордоод явах шиг байна лээ гэж хажуудах хүндээ тайлбарлсан гэдэг. Амбан суухад дөрвөн түшмэл очжээ. Амбаныхан очсон түшмэл бүрийг ирэх өгөхөд тэд зүүжээ. Харин дорж олсоороо осорлуулах хэрэг хийгээгүй гэд эвхээ түрэлчихжээ. Төдөлгүй ёроолгүй шилэн аягтай цай ээж өгчээ. Түүнийг барьж чадалгүй алдсан түшмэл хэрэгт ордог байж. Харин дорж эрхээ төрүүнээсээ авч дугуйлж ивхэд аяга тавьсан юм гинвэлээ. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж subscribe тавьчаа дараарай. Ингэснээр та Туулаа нэвртэйгээ дэмжиж буй юм. Тэгвэл би баярлах юм. Нүүр ном дээр Туулаа нэвртэй гэсэн хуудас бас бий. Тэрийг дагахад яах вэ дээ? Танд таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.